бид юу ч ойлгосонгүй. Маш харамсалтай зүйл болж байгаа. Өнгөрсөн одоо Баасан гарагийн төрийн байгуулалтын байнгын бүгдээр санаж байгаа тийм ээ. Маш өндөр эрсдэлээр хуралдаж байгаа төр одоо ингээд завсарлсан. Өөрөөр хэлбэл 5 дахь өдрийнхөө эрсээр одоо үргэлжлэх бүрэн боломжтой. 30 гишүүнээс 22 гишүүнүүд ч одоо бараг 70 гаруй хувьтай ийм бүрэн эрсдэлтэй байлаа. Гэтэл одоо тодорхойгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар гинт хойшлуулчихлаа. Сая ямар одоо шатандаа явж байсан бэ гэхээр 10 гишүүний одоо үг хэлэх ийм процесс үлдсэн. За би хамгийн дөрөвд нь хэлэх байсан. Хугацаанд орж ирсэн. За мөн миний ард байсан 4-5 гишүү орж ирсэн. Ингээд сууж байсан. Ингээд эрс одоо бүрэн одоо боломжтой байгаа учраас хурал үргэлжлүүлэх юм санал тавьсан боловч одоо бидний саналыг хүлээж авсангүй хурлын дарга байнгын орон дарга өөрөө шууд хойшлуулчлаа. Гэхдээ яг 5 өдрийнхийг бол ойлгож болж байна тийм ээ. 5 өдрийн Баасан гарагт 18 цагт ажлын цаг дууссан учраас одоо байнгын орон дарга өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж хуралдааныг завсарлуулсан. За гэтэл одоо ажлын цагаар эртсэн үрдсэн байгаа байнгын хорог тодорхойгүй хугацаагаар тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. За яг нэг хэлсэн шалтгаан ийм юм хэллээ. За эртсэнд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй байна. Одоо байгаа манай их хурлын дэгээр их хурлын нэгдсэн чуулган дээр хүртэл эртсэнд орчоод байхгүй байгаа гишүүд эсрэг санал нь гараад явж болдог шүү дээ. Тийм үстэй. Тийм ээ. За ийм шалтгаанаар ингээд хойшлуулж байгаа нь бол одоо маш тодорхойгүй байдал үүсэж байна. Энэ бол одоо ямар ч энгийн иргэн ойлгохоор улсын их хурлын дэгийг зөрчлөө. Ийм дэг зөрчигдөж байгаа учраас тодорхой хэмжээнд одоо энэ Монгол улсын үндсэн хуулийн зөрчил үүснэ энэ асуудал дээр. Тийм учраас энэ асуудал бол хөндөгдөв. Ардсан намынхан бол андамөр гишүүн орж ирсэн шүү дээ хурлыг хүндэтгээд. Гэхдээ хүндэтгээд гэдэг нь би юу шүү. Нөө үг хэлэх 10 гишүүн дотор ардсан намын гишүүд бол байгаагүй. Яжим учраас нөгөө бүлгийн хуралд давхардж ирсэн учраас хурал эхэлжээгээ одоо санал хураалтын үеэр дээр нь бид ороод ирнэ гэдгийг мэдгдсэн. Тийм учраас тэр бол шалтгаан биш. Уг нь ингээ байнгын орны дарга хурал өндөртөгтэй ингээ байлгүй. Ер нь 5 гишүүн байсан. Ер нь сандаа өчиг. Одоо манай сая үг хэлэх гишүүдээс би байлаа, бям цогт гишүүн байлаа. Хэрлэн гишүүн байсан, сайн зураг гишүүн байсан. Тэгээд Бадан сүрэн гишүүн байсан. Ингээд үг хэлэх гишүүд нь 5 байж байгаа байхгүй юу? Тэгэл хилээл явж явах юм чинь. Хамдаг очир гишүүнүүд өөр санхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа юм. Гэхдээ одоо байнгын орны хурал даргалж байгаа хүн одоо лам цайм ингээд хит нэг талыг барьж хурлыг өөрөө удирдах нь бол бас л их л эрсдэлтэй бөгөөд их л муухай харагдаж байна. Тийм ээ 5 дахь өдрийн хуралдааны та бүхэн харсан байх. Яаж олуулаа ганц хүнийг одоо тал талаас нь боорлж ингэж сууж байв тийм ээ. За бид одоо ерхий сайдыг ганцаараа оруулцаа суугаад байгаа юм одоо бид бас орж ирсэн. Бид одоо байнгын орны гишүүн биш үхгүй. Гишүүн биш ч гэсэн одоо байнгын орны гишүүд дундаас одоо манай бидний журмын нөхдүүд маань олонхороо одоо оорлож ерхий сайдыг одоо Монгол ардын намын баг хурал дээрээс 67%-аар Монгол улсын их хурал дээрээс 85%-аар 126 гишүүнээс 108 гишүүний санал авч дэмжиж гарч ирсэн одоо ерхий сайдыгаа 100 хоног дээр нь манай намын журмын нөхд гишүүдийн санаачлагтайгаар огцруулна гэдэг асуудлыг төрийн байгуулалтын байнгын орон дээр мөн л одоо олонхороо тал талаас нь боорлож олонхороо конопдох гэж ингэж дулангаст суугаад харахад маш харамсалтай байна. Хуулинд одоо төрийн байгуулалтын байнгын орныг хэд тодорхойгүй гэрч ерөөсө тодорхойгүй л болчихж байна. Тэгээ би түрүү хэлж суулаа хамгийн харамсалтай зүйл төсвөө бид нар хэлж чадахгүй байна. Төсөө өргөн барьснаас хойш 45 онлоо. 45 онлоо. Одоо ерөөсөө нэг 3-7 хоног л үлдлээ одоо төсөө бид нар одоо баталсан байгаа шүү дээ өдрөө харах юм бол өвөл одоо хаяанд ирсэн байна. Бид өвлийг одоо хамгийн эрсдэлтэйгээр тооцох ёстой. За улсын хурал таарах бол хэврээ төсөө баталж чадахгүй бүр хамгийн бага асуудал шүү. Энд чинь өөрөө улс орны нийгмийн эдийн засгийн асуудал маш одоо үндэсний аюулгүй байдалчуд одоо охирол учраа эрсдэлтэй байдал үүснэ. Хэврээ төсөө баталж чадахгүй бол 1 сарын 1-ээс хөдөлмөрийн үндэсний хамгийн доод хэмжээгээр зөвхөн төрийн албан агчдын цалин тавих төдийд л одоо төрийн ажил үргэлжлэх нэ. Тэгээ энэ бол маш харамсалтай асуудал. За дээрээс нь тэр яригадаад байгаа тэр үндэслэл гэдэг байгаа. Тэр дотроос би нэг зүйлийг онцолж ярих гэж бодож байгаа. Өмнө ч бас би та бүгд хэлж байсан. Манай дамжны сайд ч юм уу бас салбарын сайд нь хэлсэн. Тэр амнат гэж ярьж байгаа асуудал. Ер нь бид үндэсний уул уурхайн хуультай болсны үр дүнд хятадын биржийн үнээр биш Монгол улс өөрөө үндэснийхээ энэ уул уурхайн биржийн үнээр амнат болон бусад суурьа тооцдог болох хэрэгтэй. Энэ бол энэ одоо уул уурхайн хуулийн үндсэн зорилго байсан. Одоо бид зөвхөн төрийн өмчийн компаниуд нь болохоор одоо Эрдэнэс таван толгой болон орон нутгийн таван толгой
Монголынхаа үндэснийхээ биеэржийн үнээр амнат суурь тооцдог. Хувийн компаниуд нь болохоор хятадын биеэржийн үнээр тооцдог байж болохгүй. Бид уул уурхайгаа дэмжиж, уул уурхай дээр одоо өссөн үзээгүй ойрын хугацаанд тогтож байгаа бол энэ салбараа одоо энэ одоо дүнийг л бид нар одоо улмал дэмжиж харуулах хэрэгтэй байна. Тийм ээ тэгжээж л энэ одоо сайл өгнө. Тэгэхгүй ингээд бүгднийг татаж унгаачаад ялангуяа одоо үн унтсан өрсөлдөх чадвар нь одоо багассан байгаа ийм үед одоо энэ Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа нийтийн компаниудаа бүгдийг татаад унгачих болохгүй. Тэр нэр зааж яриад байгаа чинь MCS компани одоо хүртэл одоо босхын даваагүй байна. Тэр одоо энэ амнатын шинэ дүрмийг одоо эдэлж эхлээгүй байж. Энэ чинь 1-2 компани зориулж гарсан зүйл зохицуулт биш. Энэ бүхий л одоо манай уул уурхайн компаниудад зориулж гарсан бүгдэнд нь боломж өгч байгаа ийм зүйл. Тэгэхээр төсвийн орлого нэмэгдэнэ гэхээр айгаад уурлаад байдаг ийм гишүүдийг би ойлгохгүй. Ийм төрлийн төшөө байж болох уу? Монгол улсыгаа одоо Монгол улсын зээлжих зэрэглэл сайжраад явж байгаа шүү гэдгийг 12 жилийн дараа буцаж одоо алдсныгаа олж авлаа гэдгийг бид нэр өөрсдөө биш олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог компаниуд зарлаад яриад байхад яг эсрэгээр нь Монгол улс дефолт болох ч байна. Монгол улсын валютын нөөц байхгүй болчтой гэж ярьдаг ийм Монгол төрлийн төшөө байж болох уу? Одоо Монгол хүн гэж одоо үнэмшигт бас бэрх болж ирж шүү. За ийм л зүйлүүд байна да.